За сайн байцгаана уу. За та нартайгаа яг өндрийн эндээс бас уулзаж номлогоор гарч ирэх болохоор уулзалгүй нэлээд бодлоо. Сайхан байна. Үнэхээр сайхан байна. Баярлалаа. Эзэн талархыг та бүхний өмнө ингээд бидний бүгдийг энд авчирж байгаа эзэн гайхалтай. Бид нар эзэн байхгүй бол бид нар энд юу гэж ингэж суух вэ те? Тэгэхээр амьд эзэн биднийг дууддаг учраас энд авчирдаг учраас үнэхээр сайхан юм аа. Баярлалаа. Зорилго нь үнэхээр нэг байгаа бидний. Тэгээд эзэнтэй талархан залбираад өдрийн үгийг эзний хэлэх үгийг бүгдээрээ сонсъё. Хайртай эзэн минь танд үнэхээр баярлалаа. Минь тандаа баярлалаа. Та биднийг зоригтой болгосон. Бидний амьдралыг үнэхээр утгатай учиртай болгосон. Бидний энэ цугласан гол шалтгаан бол та билээ эзэн. Үнэхээр бид нар өнөөдөр магтаалыг өргөхтэй гэж магтсан. Энд бидний цугласан зорилго шалтгаан бол та. Та байгаа учраас таны ууцсан газар, таны байгаа оршихуй байгаа тэр газарт бид нар хамтдаа цуглаж таныг алдаршуулахын тулд ирсэн билээ. Баярлалаа эзэн минь. Бидний магтаалыг хүлээж авдагт баярлалаа. Бидний хаагаа газар дээр сонсдог учраас танд баярлалаа. Тэгээ яг энэ цагт таныг биднэрт сонроо тавьж болгоогооч. Та биднэрт өөрийнхөө гайхамшигтай үгийг зүрх сэтгэл чингэтлэг хэлж өгөөч. Үнэхээр таны хайрыг бид нар илүү их гүнзгий мэдрахыг хүсэж байна. Тантай хамт байхыг хүсэж байна. Тантай ярихыг хүсэж байна. Таныг сонсохыг хүсэж байна. Эзэн та энд хамт байж өгөөч. Таны ариун сүнсний илэрхийлэл, таны ариун сүнсний оршихуй, таны гайхамшигтай хөдөлгөөн энд байх болтугай гэж эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Тэгээд үг хаалцахын тулд яг бид нар өмнө Эфес номыг үзээд дууссан байгаа. Эфесийн 6 дугаар бүлэг хамгийн сүүлд ярилдаад эзэн үгээ хэлээд Эфес ном бол дууссан байна. Тэгээд Эфес номын сүүлийн 6 дугаар бүлгийг харж авах юм бол 6 дээр нэг одоо тэмцлийн тухай яриад сүнсний бүрэн зэвсэг одоо бурхны бүрэн зэвсэг болох сүнсний сэдмийг амар тайвны байдал, сайн мэдээний бэлэн байдлыг хөлдөө ус, итгэлийн бамбаага удаа байр гэдэг бахан зэвсгнүүдийн тухай яриад. Тэгээ хамгийн сүүлд нь болохоор яг тэр сүүлийн нэг хэсэг юу дээр байна л да. Энэ 18-аас би 18-аас уншия. Сүнс дотор цаг үргэлж альва залбирал ба гуйлтаараа залбир. Үүний тулд хамаг ариун хүмүүсийн төлөө бүхий цөхрөлтгүй орлого гуйлтаараа сэргэг бай гэж хэлсэн байна л да. Тэгээд энэ хэсгээс яг би нэг Эфес номын 6 дугаар бүлэг явсан гэж бодоод энэ хэсгээс харж исэн. Тэгээд эндээс харахад надад яг энэ дотор маш хүчтэй санагдсан зүйл бол бид нар залбирал гуйлтаараа одоо альва залбирал ба гуйлтаараа залбираад тэгээд ариун хүмүүсийн төлөө бүхий цөхрөлтгүй орлого гуйлтаараа сэргэг байх ёстой байна гэж ойлгосон. Тэгээд надад нэг маш тодорхой яг энэ ишлэлийг уншиж байхад маш тодорхой орж ирсэн хэсгийг би та нартайгаа хуваалцъя. Өнөөдөр яг тэр хэсгийг бурхан бас бид нарт дахин нэг хэлхийг хүсэж байгаа юм байна гэж ойлголоо. Тэгээ энэ нь болохоор миний гэр залбирлын гэр гэж нэрлэгдэх болно гэж эзний тунхагласан тунхаглал байна л да. Өөрөө тэгж хэлсэн. Миний гэр залбирлын гэр гэж нэрлэгдэх болно гэж. Тэгээд энэ хэсэг дээрээс бид нар өнөөдөр эзэн үгээ хэлж хуваалц гэж байгаа юм байна да гэж ойлголоо. Тэгээ энэ залбирах гэдэг үг миний гэр гэдэг үгэн дээр би цохолт хийлээ. Мөн залбирал гэж үгэн дээр цохолт хийж бодоод нэлээд сайн ингээд эргэлдүүлээ тунгаагаад бодож үзлээ л дээ. Тэгээ үтсэн чинь ер нь бол үйл үгнээс эхлэх бүгдээрээ залбирах гэдэг үгэн дээр жаахан бодъё. Залбирна гэдэг манай Монгол их хэлэн дээр юу гэж судахтай юм бэ? Залбирах гэж юу гэсэн үг юм бэ? Бид нар мэднэ л дээ. Тэгээ яг тийм юм гээд хэлэх гэхээр бас яг эвлүүлээд тийм юм залбирах гинэ гэж тодорхойлоход бас жаахан хэцүү янз янзаар тодорхойлж байна. Хүн болгон өөрийнхөө өнцгөөс тодорхойлох байх. Тэ? Өөрөө яг юу гэж үзэж байгаа тэргээрээ тодорхойлно. Тэгээ миний хувьд бол харин яг энэ залбирах гэдэг үгийг яг одоо энэ бидний ярих гэж байгаа энэ хам сэдвийн хүрээнд бурхан надад ариун сүнсээр яг юу бэлчилж өгсөн юм бэ гэвэл залбирахыг би маш ерөнхий утгаар нь авмаар санагдсан. Маш ерөнхий утгаар. Яг Монгол хэлнийхээ утгаар бол хүмүүс янз янзаар юу гэдэг юм бэ? Үнцийг гаргадаг юм байлээ. Зайл барих гэж нэг хэсэг хүмүүс гаргаад байдаг. Ер нь бол хоёр үгнээс бүтэлтэй юм аа. Зайл барих гэсэн хоёр үг юм аа. Тэгээ нийлүүлээд энэ залбирах болцсон юм аа гэж. Тэгээ энийгээ тайлбарлахдаа
зайл барина гэдэг нь цог зайл гэж нэг юм байгаа шүү дээ монголчууд мэддэг тийм. Цог зайлыг бид нар юугаар төсөөлдөг вэ гэхээр энэ өөдөө дэше болж байгаа галын дүүл бадарж байгаа гал бадрангуй гал тийм юмар төсөөлдөг. Тэгээ цог зайл гэдэг бол ерөнхий цаад утгыг бодох юм бол одоо маш их тийм хүчтэй, маш үр дүнтэй, сайн сайхан одоо тийм зүйл гэж ойлгодог. Баг төвчтэй хэлэх юм бол аз заяа завшаанч гэдэг юм уу те. Тэгээд зайл барина гэдэг маань тэнгэрээс одоо дээшээ яваад зайлыг одоо тэндээс нэг цог зайлыг барьж авна гэсэн утгатай гэж тайлбарладаг хүн байд юм байлээ. А миний хувьд бол би энийг юу гэж үзэж байна вэ гэхээр энэ нэг утга байгаа баха бас монгол хэлэнд маань ийм утга байгаа л баг. А зүгээр итгэгч Христэд итгэгч хүмүүсийн хувьд бид нар яг ямар утгаар энийг бодох вэ гэхээр миний хувьд хамгийн түрүүнд ерөнхий том үрийгээр нь утгаар нь бодох юм бол энэ маань ерөөсөө бурхантай тэр цог зайлын эзэн болох бурхантай харилцаатай байх явдал гэж би болж байгаа. Залбирна гэдэг бол бурхантай харилцаад байгаа. Бурханд өөрийнхөө санаа сэтгэлийг хэлж бурханд сэтгэлээ нээж гаргаад тэгээд үгийг нь уншаад бурханаас эргээгээд өөрийнхөө сэтгэлийг сонсоод харилцаатай байх явдал гэж хэлж байгаа. Маш ерөнхий утгаар доктор энэ чинь нарийсаад явна. Тэгэхээр би өнөөдөр энэ ерөнхий утгаар нь яг бурхантай харилцаатай байх гэдэг утгаар нь авмаар санагдсан. Яг өнөөдрийн үед манай амьд үйл чуулганаас бурхан хүсэж байгаа зүйл нь залбир гэж Эфес номын 6 дугаар бүлэг дээр үгдэхтэй та нар надтай харилцаатай байхыг бүхий зүтгэл бүхий аливаа оролдлогоор хичээгээрэй гэж байгаа юм байна. Ерөнхий утгаар. Яагаад ингэж юм гэхээр миний гэр гэдэг үг намайг бас татаад байна л да. Миний гэр гэж байгаа. Миний гэр залбирлын өргөө гэж нэрлэгдэнэ гэсэн нэг богинохон үйлдэл байж байна. Тэгээ миний гэр гэдэг үгийг бодоод гэр орон гэхээр танарт тодорхой зүйл төсөөлөгдөж байна. Мэдээж гэр гэх юм бол нэг бөмбөр цагаан 5 хантай ч юм уу 4 хантай ч юм уу нэг хэлбэр төстэй манай монголчуудын амьдарч ирсэн орон суурин болох тийм бөмбөр цагаан юм бодогдно. Гэхдээ миний гэр гэдээ ярих юм бол энэ зөвхөн нэг эсхий гэр цагаан бүрээстэй эсхий гэр гэхээсээ илүү миний байдаг гэр орон гэсэн утга. Би тэгээ миний гэр гэд бодохоор одоо би өөрийнхөө байгаа газраа тэр гүрлийн юм уу ямар вэ хамаагүй би оршиж байж байгаа. Дөрвөлжин 4 хантай одоо би байшин сууж байгаа учраас 4 хантай тэр газрыг миний гэр гэж би төсөөл. Ерөөсөө миний гэр гэж хэлэхэд хэрвээ би өөрийнхөө гэрийн тухай миний гэр гэж би хэлж байгаа бол би тэр одоо байгаа газраа яг төсөөлж байгаа. Тэгэхээр ерөөсөө гэр орон гэдэг маань тэр тухайн хүний яг одоо өөрийнх нь тухайн үедээ амьдарч байгаа, байнгын оршин сууж байгаа, унтдаг, хонгилдог, иддэг, уудаг. За ганцаараа биш хүлээрээ байх юм бол харилцдаг, тэр бүлийнхээ хоорондоо харилцдаг, сэтгэл санаагаа илэрхийлдэг. Тэнд баяр хөөр байна, бас тэнд уйлаа майлаач байж магадгүй. Нуудалцсан хоорондоо уйлалдна, инээлдэн, хөхрөлдөн. Тэгээ тэр нь гаднаас тусгаарлагддаг. Яг тэр гэр бүлийн хувьд тэрэн дотроо тусгаарлагдаж өгдөг. Айл болгон өөрийн гэсэн юм байгаа шүү дээ дотор нь. Харилцааны юмнууд байж байгаа. Сэтгэл хөдлөл байж байгаа, хайр явж байгаа тийм харилцааны бүхэл төрлийн юм байж байгаа. Тэгвэл бурхан юу гэж хэлсэн гэхээр миний гэр залбирлын өргөө гэж нэрлэгдэнэ гэж хэлэхдээ өөрийнхөө гэрийн тухай ярьж байна. Бурханд гэр орон байна. Өөрийнхөө гэрийн тухай ярьж байна. Тэгээ бурхан өөрийнхөө гэрийн тухай ярихдаа ярьлаа гэж ингэж бодоод би бурханы гэр хаана байна вэ гэдэг асуултыг өөрөөсөө тавьж байгаа юм л да. За яг бурханы гэр хаана байна вэ? Түүх улиран өнгөрхийн аясаар бурханы гэр орон түүхийн аясаар өөрчлөгдөд явж байгаа. Хаана байсан газар нь. Тэгээ би бүр түүхийн эхнээс харахад л Эден цэцэрлэг бол бурханы нэг гэр гэж би харсан. Хүнийг бүтээгээд хүнтэй хамт амьдэрсэн гэр. Хүнтэй хамт амьдэрсэн гэр. Хүний сэтгэл санааг сонсож, хүн өөрийг нь яаж хайрлахыг сонсож, хүний сэтгэлийн үгийг сонсож, хүнээр өөрийгөө хүндлүүлж, хүнээр бүтээсэн хүнээрээ өөрийгөө дээдлүүлж, өөрөө тэр хүнийг хичнээн хайрладгийг харуулах гэж Эден цэцэрлэгийг зэгсэн. Эден цэцэрлэг бол бурхан хүнтэй хамт оршиж исэн тэр гэр орно. Би хуучин түүхээс нь эхлээд тэр зүйлийг бодож байгаа юм. Тэгээд тэрнээс хойш түүхийн явцад
Бурхны гэр орон нүүж явсан л да. Би бол нүүж явсан гэж ойлгож байна. Хүн гэм хийсэн учраас тэр Бурхантай хамт эдэн цэцэрлэгт амьдрах аргагүй болохдоо Бурхны гэрээс өөрөө ирэхгүй Бурхны ариун чанартай ариун оршуу байгаа тэр гэрээс хөөгдөхөөс өөр арга байгаа. Гарч явахаас өөр аргагүй болсон. Тэр гэрээсээ явсан. Тэгээ хүн төрлөختний түүх яг гэрээсээ явсан цаг үеэс хүн төрлөختний түүх үргэлжлэхдээ орон гэргүй тэнүүлчин юм шиг дэлхийн ертөнцөөр нэг тарж амьдрахтаа яг тэр гэрийн зайг эзлээд орших ёстой эзэнгүүгээр явах тийм л ирсэн байна. Гэхдээ Бурхан өршөөдөр баян үнэхээр нэгүслэлээр дүүрэн Бурханы хайр даанч дэндүү яндашгүй учраас хэдийгээр тэгээд өөрөөс нь нүүр буруулаад тэр гэр орноос явцсан ч байлаа гэсэн Бурхан хойноос нь нүүж явсан юм байна да гэж би ойлгож байгаа. Бурхан дагаад нүүж явсан юм байна да. Гэрээ аваад нүүж явсан юм байна. Ямар их хайрын Бурхан бэ? Үнэхээр гэрээ аваад нүүсэн. Яагаад гэвэл ариун бус хүмүүс ариун Бурхантай нэг гэрт амьдрах аргагүй учраас Бурхан майхан сүмийг барих зааврыг Мошеогоос дамжуулаад өгсөн байна. Та нар яг ийм дүр зурагтай, ийм өрөө тасалгаатай, ийм юмнууд тавилгатай, ийм эд материалаар хийсэн ийм гэр орныг барь. Би тэнд чинь оршоо гэж хэлсэн байгаа. Тэгээ энэ майхан сүм буюу одоо бид нар стандарт Монгол орчуулга төсөл дээр энийг оршин асар гэж нэрлэж байгаа. Бурхны оршин асар. Яг ариунаас ариун Бурхан өөрийнхөө орших газрыг өөрөө л зааж өгсөн. Ийм юм хийгээд та нарын дунд би явъя. Би та нарт таард байна гэж. Тэгээ би энэ зүйлийг уншиж байхдаа гэр орон л их бодлоо, гэр орны тухай бодлоо, гэр орны эцэстүүдийн тухай бодлоо, гэр оронд амьдрах хүмүүсийн тухай бодлоо, үр хүүхдийн тухай бодлоо, гэр орон доторх өөр амьсгал харилцааны тухай бодлоо маш их ухаж бодлоо л доо. Тэгээ бодож байхад надад нэг жишээ бодогдохгүй. Ямар жишээ гэсэн гэхээр бүр намайг багад би хоёр жишээ бодож байгаа. Би энэтэй бас яг холбоотой зүүрлж бодож байна л да. Юу гэх юм бэ? Би баг байсан 10 хүрээгүй байсан баг та 8 настай байсан баг. Миний нэг үеэл олон хүүхэдтэй тэр манай агц хүүхнийх олон хүүхэдтэй айл байсан л та. Нэлээ олон 7-8 хүүхэдтэй. Тэгээд надаас нэг 2 хүүхэд нь эрэгтэй хүүхэд айлынхаа айлд ороод гарахаа болцсон. Тэр айлд байж идэг. Тэдний л байж идэг. Хоолнд тэдний диддэг, тэдний тончдог. Тэгээ ерөөсө гарахгүй болсоор тийшээ гүйсээр сүлдээ тэр айл уруух гэж ярьдаг манайх. Ураад тэдний хүүхэд болсон байхгүй юу? Тэгээд тэр чигээрээ тэдний хүүхэд болоод тэр чигээрээ л тэр хоёр хүүхэдтэйгээ байгаа сүлдээ хоёр хүүхэн болоод нэг хоёр тэгээл тэр айлын хүүхэд болсон л доо. Тэгээ би бодохгүй юм. Манай тэр үеэл дүү яагаад төрсөн гэрээ ороход тийшээ тэгээд өөр айлын гэр рүү явсан юм бла гэж. Юу н тэр хүүхдийг тийш татсан юм бла гэж. Тэгэхээр тэнд бол харилцааны юм байсан болов уу гэж би бодсон. Яг тэгэхээр олон хүүхдтэй айлын 6-7 хүүхдтэй айлын дээрээсээ 3-4 дэх хүүхдний лүү дээ. Тэр чинь тэр маань. За 1 2 3 4 хүүхдний юм бэ. Нэг тоогдохгүй шүү дээ. Тэгсгээл нэг байж байгаа. Гэтэл нөгөө айл нь хүүхдгүй байхгүй. Хүүхдгүй айл мэдээж хамаг анхаарал тэр хүүхдээр анхаарлаа тавина шүү дээ. Харилцаанд татагдчихдээ гэж би бодсон. Яагаад би энийг яриад байгааг гэхээр бид нар өнөөдөр Бурхан миний гэр гэж хэлэхдээ миний гэр залбирлын өргөө гэж нэрлэгдэх болно гэж хэлэхдээ би залбирлыг харилцаа гэж ойлгоод Бурхан өөрийнхөө гэрийг миний гэр бол харилцах газар юм шүү гэж хэлсэн юм байна да. Бурхан өөрөө эхлээд биднийг татж байгаа. Яг тэр манай дүү айлд үеэл дүү маань ураад айлын хүүхэд болсон шиг ягаад гэсэн бэ гэвэл тэр айлын ээж аваа хоёр нь тэр айлын хоёр эхнэр нөхөр хоёр л тэр хүүхдэд маш их анхаарал тавьчихжээ. Тусгайл анхаарсан юм шиг байна. Тэр шиг манай Бурхан тэгвэл бид нарыг яаж анхаардаг юм бэ гэхээр үнэхээр гайхалтай
халамжлан, хайрлан, анхаарна. Тэр бол угаасаа ойлгомжтой бид нар бүх түүхийг мэдж байгаа. Өөрөө бид нар хойноос гэрээ аваад мууж байгаа. Миний гэрээ энд байна гэж бидний байдаг газар гэрээ авчраад тавьж байгаа. Өөрөө бид нарыг анхаарч байгаа. Өөрөө биднийг хайрлж халамжилж байгаа. Бид нар хайрыг амссан хүмүүс шүү дээ. Тийм болохоор өнөөдөр энд бид нар цугларчжээ. Яг тэгвэл эзний өргөө хаана байдгийг бэ гэж би асуулаа. Эзний өргөө өөрийнх нь хүмүүс байгаа тэр газар л байгаа. Дагаад явж байгаа. Өөрөө хэлсэн. Өөрийнхөө өргөө. Хуучин гэрээний үед бол мэдээж яг майхан сүм байлаа. Дараа нь Соломон хаан сүм байлаа. Маш гайхамшигтай сүр жавхлантай хүний нүдээр харах юм бол үнэн гайхамшигтай сүр жавхлантай сайхан сүмийг байлаа. Эзлэглээ, нурааглаа, сүйрлээ. Дараа нь дахиад хоёр дахь удаага цөллөгөөс израилчууд буцаж ирээд сүмээ барьлаа. Дахиад нурааглаа. Есүсийн үед бас л сайхан сүр жавхлантай сүм барилга байлаа. Тэр барилга бас нурсан манай тооллын 70 тооны үед сүйтгэлцсэн. Тэгээ энийг Есүс зөвхөн хэлж ирсэн байгаа. За тэгвэл одоо бүгдээ энэ 21-ийг бүтнээр нь 12, 13 ийг уншаад ихний хэлж байна. Матай номын 21-р бүлгийн 12, 13. Есүс сүмд ороод худалдаачдыг болон худалдан авагчдыг бүгдийг нь хөө гаргаж мөнгө солигчдын ширээнүүд ба тагтаа худалдагчдын саналыг хөмөрч ороход тэдэнд миний гэр залбирлын гэр гэж нэрлэгдэх болно гэж бичигдсэн байдаг. Гэтэл та нар түүнийг нь дээрэмчдийн үүр болгож байна гэсэн. Миний гэр залбирлын гэр гэж нэрлэгдэх болно гэж бичигдсэн байдаг. Гэтэл та нар түүнийг нь дээрэмчдийн үүр болгож байна гэж хэлсэн. Дээрэмчдийн үүр болгож байна. Дээрэмчд гэж гээд Есүс яагаад Есүсийг дээрэмчдийн үүр гэж хэлсэн? Уг нь Бурхан хүмүүсийг залбирлын гэр гэж хэлдэг болно гэд өөртөө харилцах тэр хүмүүс цуглараад өөрийг нь магтаад, хүндлээд, дээдлээд, өөрт нь хүсэл сэтгэлээ хэлээд, баярлсан талархснаа илэрхийлээд, хайрыг нь магтандуулаад тэгээ бас өөрсдийнхээ хэрэгцээг илэрхийлж авах. Бурханыхаа тэр үгийг сонсож байх тийм газар байгаасаа гэж хүссэн байна. Гэтэл чинь энд юу байна вэ гэхээр худалдаачд байсан, тагтаа худалдаж байсан, мөнгө сольж байсан. Тэгээ тэрийг хараад дээрэмчдийн үүр гэж хэлсэн. Дээрэмчдийн. Тэгээ энэ зүйлийг би бодоод өнөөдөр тэгвэл бид нар ийм одоо энэ өргөө хаана байгаа бэ? Бид нар Бурхантай уулздаг газар маань хаана юм бэ гэж бодлоо. Хуучин гэрээний үед нэг байсан, шинэ гэрээ өөр. За хуучин гэрээ ачгүй материалыг сүм байсан, баригдсан бид түрүү нурж исэн гэж хэлсэн. Есүс юу гэж хэлсэн гэхээр тэр сүмийг гайхамшигтай гэж байшингийн багахад шавнар эзээ энэ сүм мөн гайхамшигтай сайхан барилга шүү гэсэн сүмийн барилгыг шагшилж яхад Есүс юу гэж хэлсэн гэхээр нэг чулуу нөгөө чулуун дээр үлдэхгүй нурх өдөр ирнэ гэж хэлжсэн. Тэр хүмүүсийн гайхаж чагшраад байгаа гэсэн үг. Яагаад тэгсэн бэ гэвэл тэр бол хуучин гэрээ юм. Хуучин гэрээ бол хуучин гэрээ. Хуучин гэрээ зүгээр шинэ гэрээнд ирэх зүйлийн тусгал байдаг. Шинэ гэрээнд ирэх зүйлийн тусгал нь сүмийн хувьд, Бурханы өргөөний хувьд юу байсан бэ гэвэл за Бурхан хүмүүсийнхээ дунд дотор нь оршин шүү гэдгийг харуулсан. Ямар нэгэн аргаар Бурхан хүмүүсийнхээ дотор оршно гэдгийг харуулсан. Тэгвэл өнөөдөр бидний одоо Бурханы байх газар буюу Бурханы оршихуй хаана байгаа юм бэ гэж бодлоо. Та нар бодож Бурхан та нарт бас хэлсэн, илэрхийлсэн зүйл байгаа бах. Тийм бол бас өөрийнхөө бодорой бас өнөөдрийн ярьж байгааг бас нэмж хэрвээ өөр байвал бас мэдлэгтэй ойлголтондоо нэмэлж аваарай. Тэгээд тэр нь юу вэ гэхээр Матай номын 18 дугаар бүлэг дээр Есүсийн хэлсэнийг үг надад маш их тодорхой бодогдлоо л доо. Өнөөдрийн өнгөнөөс нь харах юм бол харилцаа гэдэг өнгөнөөс нь харах юм бол Матай 18 дугаар бүлгийн 18-аас Есүс ингэж хэлж шанартаа үнээр би та нарт хэлье. Та нар газар дээр юу холбон тэр нь тэнгэрт холбогдох бөгөөд газар дээр юу тайлан тэр нь тэнгэрт мөн тайлагдах болно. Би та нарт дахин хэлье. Та нараас хоёр чинь ямар нэгэн зүйлийг гуйх талаар газар дээр санаа нийлбэл
Тэнгэр дэх эцэг минь үүнийг чинь тэдэнд үйлдэх болно. Учир нь хоёр буюу гуруула миний нэрээр хаан цуглана тэнд би тэдний дунд байна гэж айлтлаа гэж хэлсэн. Тэгэхээр энэ ойлгомжтой. Бурхан хаана өргөөгөө аваад ирэх нь вэ гэвэл бурхан бидний байгаа газар л хүрч ирнэ. Бид нар нэг зүйлийг гоохаар санаа нэгдээд хоёр юм гуруула цугларсан байхад л бурхан тийм өргөөгөө авчираад биднэрт хамт байна. Тэгвэл шинэ гэрээний утга нь бүр тодорхой. Шинэ гэрээний утгууд яагаад 2 3 буюу 3 хүн хамт байхаар гэж хэлээд байна вэ гэхээр Есүс итгэснээр бид нар нэвтэршгүй ариунаас ариун газар руу Есүсийн цусаар нэвтэрсэн. Жилдээ ганц удаа ордог ахлах тахилч ямааны юм уу хуцын ухны юм уу ухын хуцын цустай орж эвдрүүлэл хийдэг байсан ариунаас ариун онцгой газар өнөөдөр бид нар Есүсийн цусаар дамжаад хизээ орох боломжтой болсон. Энэ бол Бурханыг магтах, Бурханд талархах, Бурханд харилцаагаа бид нар хамгийн боломжтой болгож өгснийхэн төлөө хөл дээрээ цогцоод үргэлж баярлах ёстой нэгэн зүйл. Бид нар хизээж хүснэ Бурхантайгаа миний гэр залбирлын өргөө гэж хэлэгдсэн тэр өргөөнд нь орох боломжтой. Тэр өргөөнд бид нар үрд мөх суух боломжтой. Бид нар үрд мөх түүнтэй хамт амьдрах боломжтой. Тийм боломжийг өгсөн Бурханд бүгдээр алдрын нүргийг та бид нар өнөөдөр энд ийм олуулаа сууж байна. Энд Бурхан гэрт орно, Бурханы гэр орон байгаа. Бурханы өргөө байна. Бурханы өргөө залбирлын өргөө гэж нэрлэгдэж байгаа. Залбирал гэдгийг би харилцаа гэж хэлээд байгаа. Тийм болохоор харилцаа дотор юу байдгийг тэр бүхэн энд байх учиртай. Бид нар магтаж алдаршуулж хүндэлж дуулж байгаа энэ магтаар талархал. Энэ бол бид нар Бурхандаа ямар гайхамшигтай хайр инрэл нэгүүлсээ бид нар төгсөн бэ гэдгээ илэрхийлж байгаа бидний зүрхний талархал. Бидний зүрхнээс гарч байгаа ундарж байгаа талархал. Энэ бол харилцаа. Бурхандаа сэтгэлээ илэрхийлж байгаа. Бид нар залбирж байгаа. Залбирна гэдэг маань бид нар Бурхан та энд оршуугаараа байж өгөөрэй гэж хүсэж байгаа. Таны оршуу энд байгаа гэж бид нар итгэж байна. Та амьд шүү дээ. Та бид нартаа хүчээ өгөөрэй. Та бид нартаа өөрийнхөө ойлгох гэсэн тэр зүйлийг бүрэн хэмжээгээр нь ойлгож авах тэр чадварыг өгөөрэй. Та биднээс юу хүсэж байгаа тэрийг хэлж өгөөрэй гэж бид нар хэлж байгаа. Сэтгэлийнхээ үгийг хүслээ гаргаж байгаа. Бид нар бие биенийхээ төлөө залбирч өгч байгаа. Бид нар бие биентэйгээ сэтгэлээ хувааж байгаа. Энд чинь гэр орон дотор явагддаг юм явж байгаа. За юу вэ сонир сайхан. Али чи өвдсөн гэсэн яасан бэ? Одоо гайгүй юу? Зүгээр үү? Энд чинь мөн л харилцаа шүү дээ. Бид нар Бурханы өргөн дотор бие биентэйгээ харилцаж байгаа. Бурхан дотроо харилцаж байгаа харилцаа. Бид нар дээшээ Бурхантайгаа харилцсан Бурханы гэрт бид нар нэгэн бүл бий болж байгаагийн хувьд, нэгэн айл болж байгаагийн хувьд ялангуяа амьд үйл чуулганы харааны хувьд бид нар бол айл гэж үздэг өөрсдөө. Бурханы дуудсан хүмүүсийн нэгдэл буюу бид нар Бурханаар дуудагдсан амьд үйл гэдэг нэртэй нэгэн бүл хүмүүс байгаа. Тэгвэл энэ дотор бид нар ах トゥ ус хоорондоо харилцсан. Ойлгох юм гарвал бид нар ойлно. Сэтгэлээ нээ. Зүгээр бид нар ойлъя. Хамаагүй ойлж болно. Ойлгох зовлон байвал ойлъя бүгдээрээ бие биендээ. Хэрвээ бид нар үнэхээр бүр багтаж чадахгүй баяр хөөр багтаж чадаад энэ дотор баяр хөөр дүүрээд сэтгэл санаа хөдлөөд энд бүр үнэтэй дагуул гэрчлээд хуваалцъя. Манай Бурхан ийм агуу надад ийм юм хийгээд өчлөө. Би ингээд сайхан явж байна. Ах トゥ нар минь бүгдээрээ хамтдаа баярлая гэж хэлнэ. Энэ юу юм харилцаа. Бурхандаа бас хэлж байгаа сэтгэлийн үг, бие биендээ хэлж байгаа сэтгэлийн үг. Баяраа бид нар хуваалцсан, бид нар зовлонгоо хуваалцсан. Аль алийг бид нар хуваалцсан. Тэхийн тулд бид нар энэ дуудагдаад байгаа. Энэ бол Бурханы өргөө, энэ бол Бурханы залбирлын өргөө. Бурханы орших газар, бидний залбирдаг газар. Бид нар Бурхантайгаа бүх юмаа сэтгэлээ хуваалцдаг газар. Тийм учраас бүгдээрээ энд ирсэн үедээ ямар зовлон байгаа бие биендээ хэлье. Бид нар 21 цагийн залбирал гээд юун дээр тавьсан байна. Группнийг тэн дээр хэлж байгаа бид нар. Яг энэ чинь мөн шүү дээ. Тэнд чинь 21 цагийн залбирал гэдэг нэрэнд орчин Бурханы оршихуй явж байгаа. Тэр Бурханы оршихуй дотор Бурханы өргөнд бид нар бие биендээ зовлонгоо хэлж байгаа гэсэн. Эсвэл тэн дээр би ингэчлээ гэд баяраа бичиж байгаа. Энэ чинь мөн шүү дээ. Бид нар хуваалцж байгаа. Зөвхөн энэ цуглаанд бүтэн сая өдөр ирсэн явдал биш. Бид нар хаан сэтгэлээ нээгээд байгаа.
Хаан биеийнхээ төлөө залбирч Бурханаас гуйж байгаа. Хаан биеийнхээ баяр хөөргийг хувааж байгаа. Тэнд чинь Бурханы өргөө, тэнд чинь Бурханы залбирлын өргөө явж байгаа гэж би ойлгож байгаа. Энэ надад Бурханы энэ яг энэ хэсгийг өнөөдөр яг энэ ариун сүнсний нээж өгсөн нээлтэн дотор уншиж байхад надад ойлгуулсан санаа. Тэгээд өөр юу байна вэ гэхээр би бас нэг илүү бодоод байгаа юм нь хаан 2003 гэдэг дээр бас хэлмээр санагдаад байгаа нэг зүйл байна. 2003 хүн нэг юм гоохаар нэгдээд санаа нэгдээд хамтдаа цуглах юм бол гэдэг. Энэ манай амьд бүл чуулган өөрөө бүл чуулган, бүлийн чуулган. Олон гэр бүлээс бид нар үлдэж байгаа. Олон гэр бүл байна. Олон гэр бүл маань өөрөө олон гэр оронд амьдарч байгаа. Эндээс гараад бүгдээрээ гэр оронд очино. Бидний амьдарч байгаа гэр оронд Бурханы гэр орон байгаас. Бидний тэр байгаа газар Бурханы өргөө байгаад Бурханы өргөө маань залбирлын өргөө гэж дуудагдаасаа гэж үзэж байгаа. Бидний байгаа гэр оронд Бурхантай харилцаа үргэлжлээсэй. Өнөөдөр энд нэг бүтэн сая өдөр ирээд бид нар энд суучаад сэтгэл амраад цаашаа гараад явхаараа Бурханы өргөнөөс хэсэгтээ явцсан юм шиг сэтгэлтэй бид нар явмааргүй. Бид нар яг Бурханыхаа өргөн дотор л байгаа сэтгэлтэйгээ байх. Тийм итгэлтэйгээ байх. Тийм болохоор Бурхантай харилцаа та бидний орон гэрт бас үргэлжлээсэй. Та бидний орон гэрт үргэлжлээсэй. Үргэлжлэхдээ яг одоо тасралтгүй залбир гэж хэлсэн 1-р Тесалоник номын 5-ын 17 дугаар бүлэг байгаа шүү дээ, тийм. Бүх зүйл талархлаа илэрхийл. Тасралтгүй залбир. Энэ зүйл бас тэр бидний бичил 2-3 тэгээд тэрнээс дээш захиалт 2 хүн гэр бүл болоод нийлнэ. Дараа нь дундаас нь хүүхэд гараад олон болно шүү дээ чинь. Доод нь 2 тэгээд дээшээгээ хэдч болж магадгүй. Тэр чинь өөрөө залбирлын өргөө байгаасаа. Тэр залбирлын өргөө гэж нэрлэгдээсэй гэж хүсэж байгаа. Бурхан энийг яг хүсэж байгаа. Бурхан та биднээс өнөөдөр энийг л хүсэж байгаа. Чи хаана байгаа? Чиний байгаа газар чинь би байна. Тэгээд чи залбирлын өргөө гэж чи байгаа газараа нэрлүүлээрэй. Надтай харилцдаг газар байгаасаа тэр чинь. Би та нар гэр оронд чинь хамт байна. Тэр чинь миний гэр орон. Гэхдээ Бурхан миний гэр орон гэхдээ залбиралтай нь хамт хэлж байгаа л да. За тэгээд хэдүүлээ дуулалын 141-ийг нэг яа. Тэн дээр Давид хаан юу гэж хэлсэн гэхээр 141 дээр нэг дуулал дотроо нэг гоё үгийг хэлсэн байна. Дуулал 141-ийн нэгээс нь уншиж, уг нь хоёрыг би уншиж байгаа. Аяа эзэн би таныг дуудаж байна. Над руу хурдан ирээч. Таныг би дуудаж байх үед дуу хоолойд минь чих тавиач. Залбирал минь таны өмнө утлаг адил тавигдаг. Гараа өргөх минь үдшийн тахил адил байг гэж хэлсэн. Залбирал минь таны өмнө утлаг адил тавигдаг. 2004 онд болохоор залбирал минь таны өмнө утлаг адил тооцогддог гэж хэлсэн байна. Гараа өргөх минь үдшийн тахил адил тоологдог гэж хэлсэн байна. Тийм ээ. Яг л үнэхээр энэ Давидын дуулал юу гэж юм гэхээр залбирал минь гэдэг нь одоо өөрөө Бурхан сэтгэлээ гаргаж байгаагаа хэлж байгаа. Давид хаан магтаалаач өргөсөн байдаг, зовлонгооч тооцсон байдаг, баяр хөөрөө чуулцсан байдаг, бүхэл юм гаргадаг. Тэрийг хэлж байгаа. Тэр маань юутай адилхан тооцогддог гэж хэлсэн байна. Утлаг адил. Утлаг гэж юу байдгийг? Утлаг яадаг? Утлаг дээшээ утаа гараад дээшээ суунгалдаг тийм үү? Тэгвэл миний залбирал Бурхан танд анхлан үнэр гаргахын тулд гэдэг. Бурхан танд таалагдах сайхан үнэр мэддэг гэж таашаадах болтугай гэсэн. Танд тэгж таашаадаг. Миний залбирал. Миний зүрхний минь харилцаа миний охин миний энэ хүү надад ямар их хайртай юм бэ? Намайг ямар ихээр хүсэмжилдэг юм бэ? Намайг гэж байгаа юм байна гэж таалж хүлээж авахар сэтгэл байгаасаа. Тэгээ үдшийн тахил адил тооцогддог гэдэг нь үдшийн тахил гэдэг нь яг тэр хуучин гэрээний үед майхан сүмийг бариад эзэн юу заавар гэсэн гэхээр нэг утлагын тахилын ширээ гэж ширээ хий гэж хэлээд тэр ширээн дээр өглөө утлаг уугуул орооч уугуул тасралтгүй утлаг уугуул гэж хэлсэн байдаг. Тэгэхээр
Бидний бурхантай харилцаа нь өглөөдөөч байг, оройдооч байг, сэтгэлээс байг, тэр нь үргэлж юм байг. Тэр нь үнэн сэтгэлийнх байг. Тэгээд тэр нь бурханд таалагддаг гэсэн үг. Гараа өргөх нь гэдгийг мэдээж гараа өргөж бурханыгаа л хүндлэн шүү дээ бид нар. Тэр нь тахил шиг тооцогддог. Өнөөдөр бид нар тахил хэрэггүй. Тийм болохоор бурхан өнөөдөр биднийг залбирлаараа анхлан үнэртэй уртлага өгөх, харилцаагаараа анхлан үнэртэй уртлага өгөх гэж байна. Бид нар бурхантай харилцаагаараа бурханы гэрт бурханы өргөө, залбирлын өргөө гэж дуудагдах. Бидний байгаа газар дээр тэр өргөө гэж хэлэгдэх. Тийм л амьдралаар бид нар амьдрмаар байна. Энийг бурхан биднээс хүсэж байгаа. Тэгээ энэ зүйлийг хүсэж байгаа учраас бүгдээрээ Колосе номын би өнөөдрийнхөө сэдвээр ярьж байгаа болохоор нэлээд энэ тийм төсрээд байгаа. Колосе номын нэг хэсгийг уншия бүгдээрээ. Энэ залбирал гэдэг дотор хийгдэх зүйлүүд би бас энэ мөн гэж бодоод байгаа. Харилцаа гэдэг би яг харилцаа гэдгээр нь орлуулад авъя. Харилцаа гэдэг дотор хийгдэх ёстой зүйл. Колосе номын 3 дугаар бүлгийн 16-аас уншия. 3 дугаар бүлгийн 16. Тэгвэр 15-аас уншия. Христийн амар тайван зүрхийг чинь захираг. Үүний тулд та нар нэгэн бие дотор дуудагдсан юм аа. Талархах туу. Зүрхэндээ бурханд хандсан баяртайгаар дуулах сүнслэг дуу, магтуу, дуулууд бүхий л мэрхэн ухаанаар та нар бие биендээ заа, бие биенээ синхруулан Христийн үг та нарын дотор бялхан оршихтугай. Та нар үг ба үйлсээрээ юу ч хийсэн түүгээр дамжуулан эцэг бурхан талархал өргөж бүгдийг эзэн Есүсийн нэрээр нэгтгөө гэж хэлсэн. Тэгэхээр энэ хэсэг бол бидний яг тэр залбирлын өргөө гэж нэрлэгдэж байгаа тэр газар дээрээ хийх зүйл гэж би болж байна. Тийм болохоор би жижиг үлгүүдийг бас энд хамруулъя. Бид нар одоо жижиг үлэг шинжлэгдээд эхлээд явж байгаа. Жижиг үлгүүд 7 хоногийн дундуур цуглаж байгаа. Жижиг үлэг маань бурхны өргөө, залбирлын өргөө гэж дуудагдсан. Жижиг үлэг дээр энэ зүйлүүдийг бид нар хиймээр байна. Гэр орондоо энэ зүйлүүдийг хийнэ. Бие биендээ заа. Одоо жишээ нь гэр бүл дээр бол эхнэр нөхөр хоёр бие биентэйгээ өгөө хуваалцаж болно. Хүүхдүүдтэй үг сургаалыг уншиж зааж болно. Хүүхдүүдтэйгээ хамт магтан дуулж болно. Хүүхдүүдтэйгээ хамт талархлаа өргөж болно. Хүүхдүүдтэйгээ хамт хүсэл сэтгэл энэ гэр бүл дээр юу хэрэгтэй байгаа юм? Яах ёстой байгаа юм? Хэн нь өвдөд байна уу? Хэн нь баяр хөөртэй байна уу? Бүх юм хуваалцъя. Бүх л зүйлээ бурхандаа гаргая. Тэгээд хэн залбирлын өргөө гэж дуудагдах болно. Жижиг үлэг дээр цуглаад энэ бүхнийг хийнэ. Саяны яг магтаал дуу байна уу? Бай. Магтыг дуулъя. Хүсэлтэй хэлье. Таны оршуу дуудъя. Бурхандаа сэтгэлээ гаргая. Чин сэтгэлээсээ сэтгэл зүрхээ нээж гаргая, уудлъя. Жижиг үлэг дээр уйлмаар байвал уйлъя. Дуулмаар байвал дуулъя. Гэр орондоо уйлж дуулж чаддгийм аа хүн. Гэр орондоо юмаа гаргадаг. Харин жижиг үлэг дээр ирээд гаргахгүй байгаа юм биш үү? Гаргаар хамаагүй гаргамаар юм байвал. Энэ чуулган дээр ирээд бие биендээ дотн нэгэндээ очиод ярий. Тэр хүн чинь залбираад өгнө. Бурхан тандаа төсөлтөө хэлээд өгнө. Энэ дүүгийн минь та энэ дүүд минь туслаач, энэ эгчт минь, энэ ахт минь туслаач. Бурхан минь энэ маань ингэ зовоож чинь та мэдж байгаа. Би хамтарч байна. 2 3 хүн хаана хамт байна гэсэн та тэнд байна гэсэн шүү дээ. Та одоо яг хүрж өгөөч. Энэ өвчнийг эдгэж өгөөч. Та одоо яг хүрээд энэ хүнд энэ дүүд минь ойлголтоо өгөөч. Та энэ дүүд минь сүнслийнхээ өвчийг өгөөч. Та энэ дүүгийн минь сүнсээрээ дүүргээд баяр хөөрөөр мялааж өгөөч. Амар тайвнаараа өрөөж өгөөч. Тайвшруулж өгөөч. Санаа зовоод байгаа зүйлээс нь арилгаж өгөөч. Бид нар янз янзын зүйлээр тэр хүний зүйлээ гуйж болно, залбирж болно, магтж болно. Хамтдаа магтаад дуулж болно. Бурханы үг бодогдоод иш үзүүлэлт орж ирээд байвал зоригтой хэлээд өгч болно. Засах залруулах юм байвал хамаагүй хэлээд өг бас. Гэхдээ харин хэлэхэд барьж оруулахад юм явагдах хэрэгтэй. Нураах юм биш. Барих, байгуулах, босгох юм явах хэрэгтэй. Тухайн хүнийг босгоод тавих хэрэгтэй. Хэрвээ сэтгэлээр унаад зовж явж байгаа нэг юм байвал босгоод хүч оруулаад тавь. Баяраа хуваалцмаар байгаа гэвэл баярыг сонсоод өгье. Баярыг хуваалцъя. Цуг баярлая. Тэгээд бурхан баярлая. Тэгээд бурхан тийм баярлах болно. Бурхан бид нартай хамт баярлах болно.
Тэгэхээр бүгдээрээ дахиад нэг уншиж зүрхэндээ бурхан тандсан баяртайгаар дуулах сүнслэг дуу, мах дуу, дуулууд бүхий л мэрэгэн ухаанаар та нар бие биендээ зав, бие биенээ сэгрүүлэн Христийн үг та нарын дотор бэлхэм оршуултгай. Та нар үг байгуулсараа юу ч хийсэн түүгээр дамжуулан эцэг бурханд талархал өргөж бүгдийг эзэн Есүсийн нэрээр хийгтөө гэж хэлсэн. Тэгэхээр энэ бол харилцаа. Бурхан биднэртэй харилцахыг хүсэж байгаа. Бурхан биднэрт залбирал гээд байгаа юм хэлээд байгаа гэхээр энэ зүйлийг хийгээд миний оршихуй дотор байгаа та хамтраач юм. Би та нартай хамтармаар байна. Ажилламаар байна. Та нарыг би та нараар дамжин би алдаршмаар байна. Та нарыг би бас хатан дээр хүлээж өгөж тавьмаар. Бат бэх газар би та нарыг зогсоомоор. Би та нарыг алхавч чинь баймаар байна. Би та нарыг орогдох газар чинь баймаар байна. Би та нараар бахархмаар. Би та нарын тааламж төмрийг энэ зүйлээс чинь авмаар байна гэж хэлсэн. Та бидний тааламж төмөр юу вэ? Бурхантай харилцах харилцаа. Бурханы өргөө, Бурханы залбирлын өргөө гэж нэрлэгдэх болно гэдэг нь Бурхантай харилцах газар өргөө гэж нэрлэгдэх болно гэсэн. Бүгдээрээ амьд Бурхантайгаар харилцаанд үргэлж яваа. Үдчийн тахил шиг, өглөөний тахил шиг үргэлж тэр зүйл англиан үнэртэй утлаг болон Бурханы зүрх сэтгэлд болтугай. Та бидний зүрх сэтгэл Бурхантай холбогдох болтугай. Хаана холбон тэнд холбогдно гэж хэлсэн. Тэгвэл бүгдээрээ зүрх сэтгэлээ Бурханы зүрх сэтгэлтэй холбоё. Бурханы хайраар бие бинийгээ хайрлая. Бурханы хүслийн дагуу тааламж таглан үнэрт утлаг мэт явъя гэж та бүхний уриалъя. Эзэн Есүс алдарших. За залбирая. Эзэн бурхан танд үнэхээр баярлалаа. Та биднийг өөрийнхөө өргөөнд урьсан. Өөрөө өргөөтэйгөө та биднэрт бууж ирсэн, нүүж ирсэн. Та бидний дотор амьдрахыг хүсдэг. Бидний бие ч гэсэн бидний бие биш бурхан минь. Та бидний бие дотор ариун сүнсээ орших газар нь болгон байлгаж байгаа. Бидний бие бол ариун сүнснээ орших газар болсон байна. Бид нар өөрөө таны сүндгэн, та өөрөө бидний дотор байгаа, бид нар таны дотор. Тийм учраас та Бурханы өргөө, залбирлын өргөө гэж нэрлэгдэх болно гэсэн амлалтаа өнөөдөр та манай амьд үйл чуулганы энд ирсэн хүний бүр дээр энд ирээгүй байгаа бүхий л амьд үйл чуулганд хамаатай бүхэн дээр та байлгаж өгч гэж байна. Та энэ амлалтаа хэрэгжүүлнэ. Бид нар итгэж байна. Бурхан минь бидний гэр орон таны залбирлын өргөө болох болтугай. Таныг тэнд магтдаг байх болтугай. Таныг тэнд талархдаг байх болтугай. Танд зүрх сэтгэлээ нээдэг газар байх болтугай. Танд баяр хөөрөө өргөдөг газар байх болтугай. Таны хүмүүс цугларсан жижиг үлгүүд дээр таны залбирлын өргөө гэж нэрлэгдэх тэр л орчин оршихуй бий болох болтугай гэж ерөн залбирч эзэн. Эзэн минь 21 цагийн залбиралд таны өргөө байх болтугай. Тэнд та залбирлын өргөө гэж нэрлээд харилцаа өөртөөгөө болон бидний өрөөл бусдаагаа харилцах харилцаанд дунд хөгжүүлж өгөөч гэж танаас гуйж. Тэнд та өөрийнхөө ариун сүнсний хөдөлгөөнийг бий болгооч гэж гуйж эзэн. Тэнд эдгэрэл явагдах болтугай. Тэнд чөлөөлөлт байх болтугай. Тэнд уучлал байх болтугай. Тэнд бүхэл зүйл нь байх болтугай эзэн. Танд үйлчлэх хүсэл эрмэлзэлтийн төрж тэнд шийдвэр гарч байх болтугай. Эзэн минь энэ бүтэн өдрийн цуглаанд ирэх болгондоо эзэн минь таны өргөөнд бид баяр хөөртэйгээр орж ирэхэд та туслаач. Таны өргөөнд ирэхдээ бие биенийгээ хараад таны байгааг харж баярлахад туслаач гэж байна. Бие биендээ таны хайрыг хүргэхэд туслаач гэж байна. Тэгээд амьд үйл чуулган таны залбирлын өргөө гэж дууддаг. Баярлалаа эзэн Есүс, баярлалаа эзэн бурхан минь, ариун сүнс, ариун гурвал үнэхээр баярлалаа. Тантай үүрд хамт байх бүхий л боломжийг болгосон. Эзэн Есүсийн цусны төлөө талархъя. Эзэн Есүсийн нэг л удаа мөнхөд нэвтэрсэн тэр хөшигний цаанд бид нар орох хувьтай болсныхаа төлөө талархъя. Энэ бүхнийг хийх хүсэл эрмэлзэл, зориг, шийдвэр тэр бүхнийг та одоо өгөөрэй гэж эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен.